Энэ өдрийн амар амгалан гэрья. Монгол улсын их хурлын өргөдлийн байнгын хороонд тэтгэж тогтоолгох цалин хөлс түүнтэй адилхан орлогын өнөөгийн үнцнийг тодорхойлж яг чимээгүй байхгүй өргөтөө тодорхойлж цалингийн ихтгэл цэврээр тэтгэврийг шинжилэн тогтооход тэтгэврийн хэмжээ багассан гэх асуудлаар Магсар, Оюун чимэг, Баатар, Инг сайхан, Авир мэд, Цэдэв, Наран цэцэг, Батбаяр, Жовзон дулам, Эрдэнэ нарын нэр бүхий 12 ахмадууд. Тэр нь нийтдээ 21 ахмадуудаас өргөдөл гомдол ирсэн байна. Уг асуудлыг өргөдлийн байнгын хорооноос мөнгө хойсголон гишүүн бид хоёрт хариуцуулаад судалгаа хийж байгаамаа. Ингээд 25 оны 10 дугаар сарын 13-ны өдөр холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан уулзалт зохион байгуулж тайлбар мэдээллийг сонссон. За энэ уулзалтанд даруул холбогдох албан тушаалтнууд харин их сайн оролцсон. Уулзалтаар ахмадуудаас ирүүлсэн өргөдөл тусварыг судлуулахаар нийгмийн даатгалын ерөнхий газар шилжүүлсэн. За хүн бүрийн өргөдлийг нэгтлэн шалгахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа талаар нийгмийн даатгалын ерөнхий газараас мэдээлээд байгаа юм а. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22-2 дэх хэсэгт итгэл цэврийг улсын дунд цалин хэрэглээний үнэслэлтэд уялдуулан үндэсний статистикийн хорооны саналыг үндэслэн засгийн газар жил бүрийн 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор тогтоож дараа жилийн 1-р сарын 1-ний өдөөс мөрдөнө гэж заасан байгаа. Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн итгэл цэвэр батлах тухай 65 дугаар тогтоолоор итгэл цэврийг шинчлэн баталсан бөгөөд энэхүү итгэл цэврийг хэрэгжүүлэх шаардлагатай 7.8 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд тусгаад байна. Харин даатгуулагчид тэтгэвэр тогтоох цалин хөлс түүнтэй адилхан орлогын дээд хэмжээг 2013 оны 9-р сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд 1,404,400 төгрөгөөр тооцож байгаа. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлснээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 493 мянган хүний 58.50% нь буюу 288.4 мянган хүн тэтгэврийн доод хэмжээгээр 204.16 мянган хүн тэтгэврийн доод хэмжээнээс дээгүүр тэтгэвэр авч байгаа юм. Тэтгэврийн доод хэмжээнээс дээгүүр тэтгэвэр авагчдын 87.8% буюу 179.7 мянган хүний цалин хөлс түүнтэй адилхан орлого нь төрөвчин гэлсэн 1,404,000 төгрөгийн хэмжээгээр хязгаарлагдсан байна. 1990-2013 он хүртэл хугацааны цалин хөлсөнд итгэл цэвэр хэрэгэлсэн боловч нэг ижил хязгаарлалтад оруулснаар тэтгэвэр авагчдын ажил мэргэжил авч байсан цалин хөлс шимтгэл төлсөн хугацааны ялгааг үл харгалзан ижил цалин хөлсөөр тэтгэвэр нь тогтоогдоод байгаа юм. Иймд тэтгэвэр удах цалин хөлс түүнтэй адилхан орлогын дээд хэмжээг тэтгэвэр удах цалингийн итгэл цэврийн өсөлтөд уялдуулан шинжилэн тогтоох зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм а. Ахмадуудаас ийм агуулгатай өргөдөл байнга ирж байгаатай холбогдуулан өргөдлийн байнгын хорооноос ирүүлсэн нийт өргөдлийг нарийн хвчлэн судалж цогцоорон шийдвэрлэх хэрэгцээ шаардлагад үндэслэн ажлын хэсэг байгуулж судлан үзэх нь зүйтэй байна. Байнгын хорооны ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.